Та бүхэн суугтаа subscribe дарж сэтгэгдлээсэгт өөрсдийнхөө сэтгэгдлийг үлдээгээрэй. Олон хүний аргасаар дүүрэн мөстэй нуурын тухай ярья. Энэтхэгийн Хималай нурууны өндөрлөгт далайн түвшнээс дээш 5000 м-т байрлах жижигхэн мөс нуур байдаг. Гэвч энэ нуурын ёроолд болон эргэн тойронд нь олон хүний аргаас хэвтэж байдаг нь дэлхийд дахинд маш нууцлаг аимшигтай түүх болсон байна. 1942 онд Энэтхэгийн ой хамгаалагч тэндээс олон хүний аргаас илрүүлсэн байна. Ихэнхдээ тэдгээр нь дайны үед нас барсан цэргүүдих гэж үзэж байлаа. Гэвч үнэндээ эдгээрээс нь маш эртнийх байлаа. Нийтдээ 200 гаруй хүний аргаас олдсон бөгөөд зарим нь эрэгтэй, зарим нь эмэгтэй, бүр хүүхдийн аргаас хүртэл байлаа. Тухайн аргаас нь гавлын ясан дээр том цуурал, хагарал байсан бөгөөд энэ нь зэвсгийн зохилт биш, харин том бөөрөнхий зүйлээс үүссэн гэмтэл гэж дүгнсэн байна. Мөн радиокарбоны шинжилгээгээр тэдний ихэнх нь 9-р зуунд нас барсан болох нь тогтоогджээ. Энэ газар юу болсон бэ? Хамгийн түгээмэл таамаг, аянгийн том мөндөр, судлаачид тэдний Хималай өндөр ууланд аялаж явах үедээ маш хүчтэй шуурга, хүнд хэмжээний мөс бороонд өртөж том чулуу мэт мөндөрт зохиулж бүгд нэгэн зэрэг ам өргөсөн гэж үздэг. Мөн язгууртны аялал, зарим нь тэд сүм рүү, хийд рүү мөргөлийн аялал хийж явсан, эсвэл цэрэг худалдаачдын бүлэг байсан байж болохыг таамагладаг. Мөн 2019 оны генетикийн судалгаагаар зарим аргас нь 9-р зууных, зарим нь бүр 1800-аад онд энд ирээд нас барсан хүмүүс их гэж таамагласан байна. Энэ нь нуур хэд хэдэн өөр үеийнхний үхлийн газар болсон байж болзошгүйг харуулж байгаа. Харин үүнийг аимшигтай талаас нь тайлбарлая. Нуурын мөс хайлах үед хүний гавлын яс, гар хөл ил гарч ирдэг. Орон нутгийн хүмүүс энэ газрыг сүнстэй нуур гэж нэрлэж тэр газар ойртохоос эмээдэг байна. Өнөөдөр мөстэй хүмүүсийн нуур нь жуулчдын сонирхлыг их л даттагч, шинжлэх ухаанд ч бүрэн тайлагдаагүй аимшигтай хിവэрүүлсэн байна. Тэгвэл мөстэй хүмүүсийн нуурт өнөөдөр ч гэсэн хүний арга яс байдаг. Одоогийн байдлаар нуур нь ихэнхдээ мөсөнд ор байдаг. Харин зуны улиралд мөс хайлах үед хүний гавлын ясны хэсгүүд ил гарч ирдэг байна. Судлаачид болон археологчид маш олон ясыг шинжилгээнд авсан ч бүгдийг нь нуураас гаргаагүй. Нуурын эргэн тойронд одоо ч 100 гаруй хүний аргаас байсаар байна гэж таамагладаг. Энэтхэгийн засгийн газар болон нутгийн хүмүүс энэ нуурыг ариун газар гэж үздэг учраас бүх ясыг гаргаж аваагүй. Мөн жуулчид яснуудыг түүж авч явахыг хууль бусаар оролддог байсан тул сүүлийн жилүүдэд хамгаалт чангараад байгааг нэ. 2019 онд олон улсын эрдэмтэд шинэ судалгаа хийж яснуудаас ДНК-гийн шинжилгээ авч зарим нь 9-р зууны, зарим нь бүр 19-р зууны үед энд нас барсан гэдгийг нь тогтоосон байна. Гэхдээ үлдсэн яснуудыг бүрэн шинжилж дуусаагүй байгааг нэ. Тэгвэл мөстэй хүмүүсийн нуур нь очсон жуулчид, судлаачид юу харж, юу мэдэрдэг вэ? Зуны улиралд мөс хайлах үед нуурын эргэн тойронд хүний гавлын яс, гар хөлний яс ил гарсан байдаг. Зарим нь яс нь яг мөсөнд хөлдсөн чигээрээ харагддаг. Ус тунгалах тул нуурын ёроолдч хүний аргаас харагддаг гинэ. Мөн энэ газар ирсэн жуулчид тэнд очиод 50 унтаж чаддаггүй. Шүн дунд зүудэнд нь яснууд хөдөлж байгаа юм шиг санагдсан дуу чимээ гардаг гин. Мөн нутгийн хүмүүсийн яриагаар заримдаа шүн дуутай мэт санагдаг. Яг л уулнаас хүн яриад байгаа юм шиг сонсогддог гин. Тэгвэл яс барьж үзээд золгуутсан жуулчдын талаар ярив. 2000-ад оны ихээр нэг жуулчин нуурын эргээс гарсан гавлын ясыг авч зураг авах гэж оролдсон байна. Тэр хүн ясыг буцааж тавилгүй авч явсан гэх яриа байдаг. Удалгүй өндөр улнаас буухтаа хөлн гулгаж, хүнд бэртэл авч, аврах багт авруулж буусан гэдэг. Энэ нь нутгийнхны сүнснүүд хэлгэндэг гэх домгийг улам баттгсан юм а. Зарим жуулчид нуурын ойролцоо майхантай хоноглох үед шүн дунд яснуудаас зохилттой төстэй чимээ сонсогддог гэж ярьдаг. Мөн өндөрлөгийн хүчил төрөгчийн дутагдлын нөлөөгөөр жуулчид хүчтэй зүүдэлдэг байна. Олон хүн яснууд хөдөлж, ам орж байгаа мэт зүүдэлсэн гэж ярьдаг. Заримд нь бүр яснууд мөргөлийн дуу аялж байгаа мэт сонсогддог гинэ. Мөн эргэн ирээгүй нэг жуулчны тухай ярив. 2016 онд Энэтхэгийн нэгэн адал явдалт дурлагч жуулчин ганцаараа нуурт очиод эргэж ирээгүй тухай мэдээ гарлаа. Хожим хайгуулын багийнхан түүний майхныг олсон ч тэр өөрөө олдоогүй. Тэр хүн мөсөнд ор унсан уу, эсвэл осолтно гэдэг нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа.
Тиймээс энэ газар зүгээр нэг нуур биш, харин жинхэнэ аимшигын музей шиг газар юм аа.